Хурдан морины нуруунд дээрээ салхи татуулна давхиж төрийнхөө наадамд торгон жолоогоо хідэнтэй өргөж явсан бяцхан хүү өнөөдөр хурдан шандас түлгүүдээ уйж сайн төр төмөн олноо баясгаж авна. Ийхүү Монгол ёс уламжлалда тээж яваа Завхан аймгийн уугуул Сэргэлэн сумын Харьяат Монгол улсын алдарт уяач Гамбатын даваа далайг бид сар шинийн баярын дугаартаа онцолж байна. За юун төрөнд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За хоёулаа яриага таны уяач болсон замналаас эхэлж яриа хэрхэн одоо уяач болж яваа гэдгээ та ярьж өгөөч. За баярлалаа. За би ч багасаа ер нь мөр унжаагаал тэгээд 17-8 хүрээд ер нь мөрмөл уяат их хоёрынхаа дагаж туслах уяач хийж ингэж явж байгаад уяаныхаа анхны гараа эхэлсэн. Анхны одоо такуусан мөрмөл гэмэл 17 оноос ер нь мөрмөл ус бүсийн хадмаас нэг айрагдсан. Тэгээ манай одоо усад 2-4 жил хүрдэрсэн богд тэр хазагнаас эхэллэлтэй гэх юм уу. Тэгээд 19 онд нөгөө хүүхдэн төрүүлж ирээд очдөг нөгөө шоу халзан тэрийг үйж ингэж ерхий уяаны гараа эхэлсэн. За шоу халзан тэр богд хэрийн талаар жоохон тодруулж яриул одоо тухайн үед хэрхэн уяа сойлгыг тааруулж байв. Яг л одоо анхных нь багшийнхаа заавраар л уяа сойлгыг тааруулж исэн байх. Энэ түүхийг одоо иргэн дурсуул та. Тий хээр азаргыг 17 онд хязаалан болдог жил нь авч ирсэн. Их хоёрхаас авч ирсэн. Тэгээд эмнэг үрээ аваад хязаалан 17 онд хангаар тэгээд энэ багнуурт бүсүүлээд тэрэнд ам үзүүдэж анх эхэлж ирсэн. Тэр үеийн уяаны юу гэх юм бэ? Яг тэ ахыгаа дагаал уяажуулэл ингээ явдаг байсан. Ер нь өөрөө хүүхэд байхдаа хурдны морь ундаг байв уу? Ер нь яагаад одоо уяач болчих? Хүүхэд байхдаа ундаг байсан. Би 6 настайгаас ер нь хурдны морь унаад нэг 8-9 жил морь унсан шүү. Монгол хүн чинь тэгээд мал дээр өсөөд ахуйтайгаа ойрхон байгаа хүн чинь тэгээд угаасаа тэр цаанаасаа л нэг байгалаасаа хүн чинь Монгол хүн чинь морин дуртай байдаг шүү дээ тий. Тэгээ ер нь тэр чутгаараа их морин дуртай хүүхэд байж байгаа. Тэгээд хурдны морь унж эхэлсэн. Хурдан морь унж ариг төрүүлээд тэгээд ирэхэр чинь л одоо том болоод мэдээж хасагдсан тий. Тэгэхээр чинь том болоод залгуулад морь уух хүсэл угаасаа цаанаасаа суучих байгаа юм шиг. Тэгэл тэрийг хахад уяач бас Монгол хүний зүсэнд байдаг гэх юм уу. Ад дуун дуртай, хөдөө гадаа дуртай. Манайх ч мал хойтой хөдөө байдаг байсан айл. Тэгээ тэрийг дагаад ер нь л багасаа манай хөшөө ер нь тийм хурдан жороомор ундаг мор мал уйдаг тийм хүн байсан. Тэгээд бас миний зүсэнд ч гэх юм уу манай өгдөөцсөн гээд адуу мал тайртай тийм алчуусууд байсан. Тэрийг дагаад тэрийг өгүүлж авсан хүн одоо манайхны удмаас ер нь хөдөө байгаа нь бараг би л ах шиг байна. Ер нь одоо уяач болоход магадгүй багш гэж байдаг болов хэрвээ багш гэж байдаг бол та хэнийг нэрлэх бол? Тий мэдээж бидийг ингэж морь малны захтай адуу малны дөртөө болгосон хүн байлгүй яах вэ? Биний хувьд бол хар багасаа би тодмондоо байж их хоёр ахыгаа дагаж морь мал уйцурсан. Тийм миний одоо уяаны бүх зүйлийг одоо амьдрал дээр одоо бараг айл гэрээ авч явахаас хүсвэл бүх юмыг зааж өгсөн миний багш. Хоёр ах дээр би бүр хурдан морин ундаг жоох хүүхдээс 9 настай ирсэн. Тий тэгээ тэрнээс хойш бас одоо чинь 20 жил ер нь хамт салахгүй явж байна тий. Унаач туслах уяач тэгэл одоо ингээ морь мал уяал ингээл. Монголынхоо өв соёлыг тэгээд одоо бүхэл одоо шатанд нь гэж ярих юм уу тий. Энэ бүх замналыг туулаад өнөөдрийн одоо Монгол улсын алдарт уяачаа гэдэг эрхэм цолын эзэн болсон байх шүү дээ. Тий их баяртай байт юм уу би ч бас их сайн хамт олон хүрээлэлтэй гэх юм уу их сайн хүн азар дагсан. Тэгээд тууштай бас явсан. Тэгээд одоо үдий зэрэгтэй бас сайхан л явж байна. Ер нь морь хурдлуулна гэдэг нь нэг талаар одоо хурдан буян одоо төрсэн адуу гэдэг юм уу адуунаасаа шалтгаалдаг байх. Нөгөө талаар бол уяачийн ур ухаан чадвараас нэлээдгүй хувь нь одоо шалтгаалдаг байх л да. Таны хувьд одоо уяа сойлго энэ хурдан морины уяа сойлгыг тааруулах уяах онцлог чинь бас юу гэдэм бол? Яг нь ер нь хурдан морины уяа сойлго гэхээс илүүтэй уяач хүнийг ер нь сайн уяач болгодог зүйл бол хурдан адуу мэдээж. Магадгүй хамгийн сайн хурдан адуутай таарж иж одоо энэ олон зуун уяаччдаас мэдээж гарч ирж байгаа. Тэгээ тэр хурдан адуу таарсан байхад тэрийг зөв эвлүүлж, зөв хайрлж олон жил оролдсон гэдэг бол уяач хүний хөдөлмөрөөс ер нь шалтгаалж байгаа. Бүх уяач нар л ерөөхдөө тийм байж байгаа. Онцлог гэдэг юм бол байхгүй. Ер нь одоо манай Монголын
уяачдын нэг мөр үеийн арга барил бол ерөөхдөө нэг одоо хэв маяг загвартай байгаа. Тэгэхээр хин хурдан адуутай байна, хин илүү сайн хөдөлмөрлж байна, хин илүү мэдрэмжтэй байна, тэрнийх нь мөрлөн их сайн тахиж байгаа гэж би боддог тийм. Одоо амжилтын хувьд ямар амжилт үзүүлсэн байгаа вэ? Улс бүсийн наадамд хэдэн айраг төрөө авав? Энэ талаас сонирхолж яриач. Улс бүсийн айраг одоо яг нарийн бол тоолоогүй нэг 40-од байгаа болов гэж бодчих. Сүүлийн нэг 3-4 жил улс бүсийн наадмаар дандаа тогтмол нэг 8-9 айраг төрөө аваад л ингэ явж байгаа. Тэгээд одоо бодохоор 16-7 оноос ихэр 40 мөч хүрсэн баха. Улс бүсээс ер нь аймаг суммыг бол бодож байгаагүй. Бас тэрнээс зөндөө байгаа л байна. Ер нь хамгийн анх одоо улсын баяр наадамд хурдан баянгаа төрүүлгүүлж айрагдуулчаад ямар сэтгэл төрж байв? Анхны бас түрүү айргийнхаа талаар та дурсаж яриул. Тэр нөгөө нэг хүүхэд нь төрүүлж ирээд хүүхэд нь очдөг халзуур нөгөө шоу халзан гэх. Тэрийг ер нь анх ер нь том наадмыг гэх юм бол тэр ер нь бас юу яаж байсан. Тэр богдхээр гээд азраг бас миний азраг бас. Тэрийг 17 онд бас нүнж гарах төрүүлгээд тэг тиймэрхүү уяачин гараад ингэж хэлжсэн гэх юм. Тэгэхэд их л баяртай сайхан байсан. Одоо тэрийг л хүсч одоо уяач болгон одоо хүүхэд мөр бүтэн минь сайхан уралдана гэж яадаг тийм ээ монголчууд ч. Тэгээд тэрэндээ тэрийг давчих юм бол цаашлаад уйсан хөлөг мөрөө тий том наадмын айрагт бас оруулаад цоллуулж ярих тэр бол уяач хүн болгоны сайхан тийм сашгүй тийм нэг гоё мэдрэмж шүү дээ. Мөрөө айрагдуулна гэдэг чинь тий. Одоо уйсан эзэн онсон хүүхдээс гадна одоо Монгол түмэн төрүүлж орж ирж байгаа, айрагдаж байгаа, эсэм минь давхаад ирж байгаа мордыг хараад өөрөө ирэхгүй л огшиж омогшдог шүү дээ. Тийм тэгэлгүй яах вэ? Одоо тэр яг тэр хүмүүсийн огшиж баярлж хөөрж байгаатай адилхан бид бас адилхан л тийм мэдрэмж авч байгаа. Тий. Бид чинь бас Монгол наадмыг бүрдүүлж байгаа нэг хэсэг гэж үзэж болно шүү дээ. Тий. Тэр ард түмнийг баясгах, сайн сайхан уралдах сүүлийн үед яг энэ уяачдын нийгмийн хариуцлага гэх юм уу хурдан мөрний зам харгуй унаач хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал тэр мөр нь сайхан хангагдаад одоо сүүлийн үеийн наадмад харьцангуй сайхан болдог болж штэ тий. Тэгээд мөр хүүхэдсэн мэнд мөр мал найрагт төрүүлээ тийм наадам чи сайхан штэ. Таны одоо адуун сүргийн хувьд одоо угшлан хаанхын ядууыг зөнхилж гин үү? Энэ тэндээс одоо хурдан буянгуудыг цуглуулж гин үү? Ер нь адуун сүргээс танилцуулбал. Тийм манай уяаморд ерөөхдөө бид нар бас дор дорноо манай галууныхаа үржил хийдэг. Тэр үржил хийсэн адуу малаа уйцгааж ийн. Энд тэндээс бас энэ дорнд Сүхбаатар гэдэг энд хурдан өгшлийн адуу мал энд тэндээс цуглуулж авчирж байна. Одоо нэг үе бол бас яг нэг хинти Сүхбаатар дорн гэхээсээ илүү Монголын хурд бол хаач хамаагүй төрж штэ. Бүгд ирлээ зэрэгтэй болсон. Гүү мал үржилсэдэг сайсан. Одоо хөвсгөл Эрдэнэт гэдэг нь газруу чангарсан. Тэгээд ер нь хаана л гайгүй адуу байна бас чадчихвэл бас боломжтой үнээр нь авъя гэсэн эрмэлзэлтэй. Тэгжил одоо адуу малаа уй адуу малаа бэлддэг. Ер нь одоо хурдан адууг таних бас нэг нүд бас хэрэгтэй байдаг баг. Араа өөр байдаг болоо. Ер нь хурдан адууны онцлог нь бас ямар байдığım бол хэвшин чинь ямар байдığım бол. За одоо тэгэл янз бүрийн хэвшинчтэй л дээ яг тэгээд яг одоо таних нүд гэх юм бол одоо олон хурдан адуу харсан хүн яг тэр онцлог шинжүүдийг олж харж чаддаг болдог гэх юм болов. Би бол одоогоор салуу уяач юм учраас бас нэг амар тийм мундаг гэж өөрийгөө бол бодохгүй байна. Яг олон хурдан адуу харахаар хүний нүдэнд нэг юм заавал юм мэдрэмж сууж идэг. Тэрүүгээрээ дагжил тэрийг л боджил адуу мал авдаг. Өөрийнхөө одоо энэ хурдан одоо энэ олон сайхан хурдан буянгуудын тэр дундаас одоо төр түмний одоо сэтгэлд хоногшсон бас энэ түрүү айргуудыг дурдвал бас богдхээр шоу халзан сарал үрээ гэл нэрлэж болно л да тий. Энэ одоо хурдан буянгуудын талаар та удам мөгшлийн талаар одоо хүүхдүүхийн талаар бас ярьж өгвөл. За богдхэрийн хувьд бол өндөр чулуун адууны ихтэй ихэн мөханы Сүхбаатарын мөханы сайхан хөгшин байдаг. Сайн адуутай тэдний адууны ихтэй эцэг нь болохоор махул гэж хүний галбакс гэж дуудлагатай англи азраг байна. Тэрний төл богдхэр азраг. За сааралмөр бол дорнтын цагаан уугийн цэрэн дашин жаргал сайхан гэж хүний унган тийм бодомтой адуу. Над дээр нь
бүгд л шүтлэн цагаасаа л уягдсан. 19 оны хавар шоугаалсан манай базах надад уюул нэг авчирсан. Тэгээд уяад тэр жилээ төрийн наадам төрүүлж орж ирээд нөө хүүхэд нь очдөг шүү дээ. Тэгээд буцаж мордоод нэг бөөн шууган болоогүй. Тэгээ гуравт ороод тэрнийхэн дараа нь намар нь бацаа хаахад зарсан. Ер нь шоу халзангийн тухайд өөрөө их онцлогтой адуу юм уу? Одоо тэр тухайн энэ хүүхэд нь унаад байж байгаа үеийн бичлэг тэр олон түмэн уухайлан хашгирж байхад одоо хэвтэл байж идэг энэ тэр дүр зураглал бас тийм арай өөр тийм мэдрэмж төрүүлээд идэгий. Тийм тэгэл адууных нь онцлог штэ тэр олон одоо жоохон зүрх муутай шиг юм уу тийм байсан бол хүүхдээ аяа давхих ч юм уу. Тэгэхээр тэр өөрөх нь адуу нь өөрөө их том зүрхтэй тийм хинэггүй юм байсан юм шүү. Тэгээд тэрэндээ бас нэг хүүхэд нь буцаж мордох боломж олдоо. Тэгээд тэр цаанаас харин нэг тэр цагтаа харин яг гүйж ирж таардаг. Хүүхэд нь бүр татж босох гээд байгаа зү. Тэгээд босохгүй хэвтээл гэж тэрэн дээр нь уралж байгаа мэдрэмж байсан ч юм уу гүйч юм уу тийм л тайван байсан байж тээ. Тэгэхээр ер нь одоо энэ уяаж хүмүүс одоо энэ амжилт гаргасан энэ хурдан буянгуудаа магадгүй бусдад шилжүүлж өгөхдөө зарж борлуулахдаа ер нь ямар мэдрэмж авдаг бол харамсах харуулсах гэдэг юм уу эсвэл бол тухайн хүнд өгч байнга тэр нандин мэдрэмж сэтгэл төрдөг болов ер нь ямар мэдрэмж төрдөг бол Гүй тэр одоо юу тэр одоо адуу малны ямар малны 8 хийх чинь тэр харамсах сэтгэл гэж бол ямар ч Монгол иргэнд бол байхгүй ш хаана тохиролцоод хийхиндээ болоод бүтээд хийж байгаа 8 болохоор тэгэхээр ерөөсөө нэг араас нь харамсах гэдэг тийм байхгүй аль болох тэр хүндээ очиж олон айраг төр авч олон хүнийг баярлуулж баясгаасаа гэж бодож л ерөөж баярлалт өгдөг тийм сарл одоо адууныхаа талаараас та тодруулж яриач сарл адууг нь хөл муутай байхад нь өөрөөгөр нь дахиусаар байгаад л одоо улсын баяр наадам торгон жолоогоо өргүүлж исэн гэдэг түүхийг бас өмнө сонсч ийсэн. Тэгээ энийг та бас жоохон дэлгэрүүлж одоо энэ саршингийн баярын дугаарт үзэж байгаа үзэгчдэд маань дэлгэрүүлж бас сонирхуулж ярьж өгөөч. Манай энэ саардмар болохоор хязгаарлан цагаас хойш уралдаад нэг 4 уралдаж 4 төрүүлсэн л баг. Улсынхаа наадамд 2 төрүүлээд бүсийн уралдаанд 2 төрүүлсэн юмөр баг тий. Саарлмар тий шүдлэн үрээ над дээр ирж исэн. Тэгээд нэг жоохон хязгаарлан болдог жилэн жоохон тарган дахгуулж байгаа дагуулгоод тэгээд 900-аас нь тэрний өмнө жил нь манай ихвэр ах нэг улсад нэг үрээ моройднус сул уяад аригдуулж исэн байхгүй. Тэгээд тэрийг харж исэн одоо их давуу тал болсон гэх юм уу. Тэгжсэн мө тэгээд дагуулчгаар нь одоо уймаар гэдэг нь хурдан юм чи хүн чи уймаар л байгаа юм чи. Тэгээд яах уу гэж бодож байгаад нэрээ ингээд уяад бас хурдан юм бол сул ажил хийж чаад уралдаад аригдруулж болд юм чи гэж бодоо. Тэгээд нэг хангаар дахгуул дээр сул тавиад үтсэн чинь хамаагүй зүгээр яг хүүхдтэй юм шиг явж исэн байхгүй. Тэгээл тэрнээс хойш ерөн сул уяад тэр анх залуу үрээ сэлэнгийн бүст хүүхдгүү уйсаар төрүүлчихсэн. Тэрнээс хойш ерөн дараа жил нь усад 2 дараалан төрүүлсэн шүү дээ. Соёл авч өмөргээд 3 жилээр нь төрүүлчихэд байгаа. Ламынгийн тэрний дараа жил бас төрүүлсэн. Тэгээд ер нь хүүхдтэй нэг ч ажил хийж үзээгүй шүү дээ. Одоо хүртэл тэгээд сулаараа ажил хийгээл. Тэгэл хөлийн хайрлал гамнаал жилд нэг ганц уралдуулаад тэгэл бас явж байгаа. Давгүй сайхан амжилт үзүүлж байгаа. Ер нь хөл муутай гэдгийг ерөөсөө төрлөхөөсөө байдгийн болов яагаад жоохон хөл муутай байдгийн бол тэр чинь янз бүрийн шалтгаантай өөрийн төрцөж байна тий. Одоо ачаал даах чадвартай хөл гэх юм бол одоо бүдүүн ч гэдэм үү тий одоо дээд бие хөнгөн ч юм уу тиймэрхүү давуу тал онцлогуд байдаг. Тэгэхээр саарлмөрний хувьд бол жоохон тийм өөртөө бол хөл жоохон нарийнхантай дөө. Тэгээд тим төрсөн. Дээрээс нь одоо бидний вэний алдаа амалдаа гэх юм уу буруу тижээсэн арай хөнгөрч хэмжээгүй багт нь дахиулсан, хүчилсэн. Тэрнээс болж хөл ерөнхийдөө олон уралдах тий. Тэрнээс болж хөлөндөө асуудал үүсдэг. Тиймэрхүү юмнаас л ерөн саарлмөрний хөлний асуудал үүссэн. Тэгээд одоо хөлөндөө асуудалтай ийм адууг улс бүсийн наадамд айрагж төрүүлгэж төмөн олныг баясгах гэдэг чинь бас л их авьяас, ур чадвар, уруухан шаардсан ажил болж таарах нь. Хүмүүс одоо тэгээл хэдэг би ч нэг яхтар тэгж бодож байгаагүй яг адуу нь өөрөө үнэхээр үедээ юутаач уралдахааргүй илүү дөрсөн болохоор тэр манайдын нэг уйжин гэж өөрсдөө хуурч байгаа тэр нь л таард юм билгүй гэж би боддتي. Тэгээ адуу нь яг харахгүй илүү тэр одоо Батэрдэн аврах одоо бөхөр харьцуулвал те Батэрдэн аврах шиг гэх юм уу. Тэрнээс одоо яг
уралдуулна гэдэг чинь бол моринос хүүхдтэй байд уяач ингээд маш их юм шаардж маш их ажил ачаал өгж тэрийг даахаар болж иж уралдаж айрагтруулж байгаа бусдад бол тэгэхээр саарл моринд нэг тийм ачаал өгөхгүй зүгээр л хүүхдүүдтэй явдаг километр дээр нөөрийн сул явуулаад ингээд шууд усын нааданд мордуулахад яг тэр хүүхдтэй ажил хийсэн адуутай нас илүү уралдаж байгаа болохоор би адууных нь төрцөн илүү л гэж үздэг. Тий. Энэ одоо манай энэ жил одоо ОСТ холбооны 30 жил их хурд гэдэг том уралдаан болсон. Тэрэнд 3-т орсон манай мөксөлдгийн ахын хурдан хүрээ байна. Энэ манай Заяа Одрах гэдэг ахын ус бүст 3 аригдсан хээр үрээ байна. Тэр улсын алдарт байж Отхон Сэлэн гэдэг манай ахын бас өсөд нэг аригдсан. Тэр нөгөө цом халзан гэдэг энэ жил улсын наадам их хурдад аригдсан. Төрөөс борал зөөрөт эцэг нэгтэй ийм соёл үрээ байна. Сүүлийн үед одоо энэ хурдан мөр уралдаан хүүхдүүдийн асуудал их хурцтмал болж байна те. Тэгэхээр бид ч гэсэн ус мөр мал уйж байгаа улсуудын хувьд хүүхдүүдээ хот түрээ бараад болохоос илүүтэй аль болох мөр малтай адуу малтай нойрхон ийм байдлахыг л ирнэ хүсэж байгаа. Одоо манай хүүхдээс 3 настай ингээд өнгөж мөр унаас орж л байгаа. Одоо тэгээ нэг 5-6 өргээд бас мөр унуулна гээл бэлдээд байж байгаа. Басан. Тий. Миний үчи ямар мөр унах дуртай байлаа сод ирднэ? Сааралмар. Оо тий сааралмар унах дуртай. Миний дэг нэрийг хин гэдэг үлээ? Наа заадид. Хэдэн настай? 3 настай. Морь унах дуртай юу? Би мар унаад төдөө. Одоо уяачин морин хурдлах нь магадгүй эхнэр хүн нь морин дуртай болж гэр бүлийн хүн нь бас давхар морин дурлж ээж морин хурдалдгаа энэ гэдэг олонний амд амтсан яриа байдаг шүү дээ. Таны гэргийнхэн хувьд одоо таны энэ уяа сойлго хийхэд бас мэдээж энэ амжилт гаргаж байгаагийн цаана баттай байдаг болов уу гэж бас харагддгийг. Та бас гэр бүлийнхээ хүний талаар бас яриач. Оо тийм тэгэлгүй яах. Манай эхнэр Сэлэнгийн аймгийн Орхон туулсан яриад тийм Батөржи Отхон заяа гэдэг бүсгүй байгаа. Тийм мэдээж одоо анх дээр сууж яхад бараг мөр мэдгүй төвийн шахуу хүн байсан. Одоо бараг надаас илүү мөр мэдээж надаас илүү тэр адуу малыг хайрладаг тийм хүн болж шít. Бүр илүү дуртай болсон. Тэгээд мэдээж энэ олон хүүхдээр бидэд мөр малаа ануулж ин тэрний одоо хувц унаар идэж уухаас өсүүлээд өнгөтэй өттэй байхаас өсүүлээд тэрэн дээр одоо эхнэр маань хамгийн том нөлөөлөгч, хамгийн том арт тал маань, хамгийн том дэмжигч маань. Тэр мэдээж эхнэр хүн тийг сайн дэмжиж миний бас амжилт гарч байгаа бах гэж би боддог. Намайг сайн дэмжиж чөлөөтэй байлгаж би чи ажиллаа бас тавья шүү дээ тийм ээ. Тэгэхээр арт талд минь одоо бүхэл юм энэ одоо биш нэг мөр үйдэг нэртэй ер нь бол тэгээд бараг гэртээ бараг нэг махч гшүүлж үзээгүй хүн шүү дээ. Тэгэхээр бүх юмд маань бас арт талд минь баталгаатай тийм сайн туслагч маань байдаг. За таны хувьд бол за өөрөө унаач хүүхэд байгаад байгаа туслах уяач тий өнөөдөр одоо энэ Монгол улсын алдарт уяач болтлоо явсан байна. Тэгэхээр магадгүй өөрийнхөө хувьд одоо дараагийн шатны өөрийн гэсэн шаваа бас бэлтгэж байгаа болов бас зөндөө олон туслах уяач нар бас байх шиг байна. Энэ талаараа бас тий над дээр одоо нэг 5-6 залуучууд ирнэ байж байгаа. Тэгээд унаач бас нэг 5-6 хүүхэд байна. Энэ хэд маань тэгээд ер нь бол одоо шууд авчираад нөө дургүй юм нь бол хийлэхгүй. Дуртай байх юм бол тэр хүн юунд ч хүрж болно. Тэгэхээр бас намайг дагж байгаа дүүнер ч гэсэн бас уухгүй сайн байгаад явах юм бол мэдээж дараач юм чи ингээ ээлжтэй. Тэгэхээр дараачин бас Монголын том уяач нар гарах баха гэж харж байгаа. хүүхэд тахт нь одоо сар шинийн баяр хэр болдог вэ? Айлаараас их шинэлдэг вэ юу? Бас хүүхэд насныхаа сар шинийн баярын талаар бас хуваалцвал. Оо тий бид чинь жоохон хүүхэд байхад цагаан сарыг ер нь одоо монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг хоёр баярын нэг чинь цагаан сар наадам. Цагаан сараар тэгэл бидэд морь ундаг байхдаа найзуудтайгаа нийлээл морь унаад айл гэсээд айл дамжиж гисэл явдаг байсан. Тий. Цагаан сар сайхан баяр штэ. Тэр хүүхэд насны тэр морьтой айлаар морь унаад айл гэжсэн үед их гоё санагддаг штэ тий. Одоо манай морьныхан гэх юм бол одоо харьцангуй одоо цагаан сарыг өргөн дэлгэр маш өргөн тэмдэглэдэг болсон. Тэгээд тэр ч утгаараа бид тэр хүмүүсийг харж дуурайж дагаж өсснөөрөө одоо ч бидэд тэр сар шинийг яг өөрсдөө харснаар тэмдэглэж одоо тэр өв уламжлал ёс заншлах юм хүүхдүүд
дүүнэртэй ч гэх юм уу дүүнэртэй харуулад ингээд цагаан сараас аливаалах өргөн дэлгэр сайхан ихийг хичээдэг. Саршны баяруудаар хүүхэд байхдаа авч исэн хамгийн нандин дурсамжтай сэтгэл дойрхон байдаг ямар бэлэг хинээс авчив? За одоо яг таг сайн мэдэхгүй байна. Тэгэл хүүхэд байх чинь ер нь бол одоо бэлгэл авч ивэл одоо бүхэл бэлэг гоё. Бид яг нэг хөгжилтэй гэх юм бол бид нөгөө айл хэсдэг байхад тэр үед нөгөө нэг хаан чипс нөгөө чипс айлууд их өгдөг. Тэгээ нөгөө чипс чинь нөгөө нэг айгуу тийм зай эзлэхгүй ихтэй. Бид нөгөө бэлэг нөгөө нэг тэр чинь нөгөө том болохоор үүрт 1-2 хийгээл дүүр чинь айлаас гараад нөгөө чипсээ ингээд жоохон онгоолгоод хийг нь гаргаад ингээл тэгэл юу яд өөртлөөл явдаг гэсэн. Тэр л их тод санагдаж хөгжилтэй байдаг гэсэн. Ер нь бол мэдээж уяач хүн болол бүхэл хурдан хүлгүүдээ айрагдан төрүүлэн сайхан уралдаад ирнэ гэдэг энэ итгэл найдвараар л мордуулдаг байх те. Магадгүй одоо танд ирэх жилүүдийн наадам дээр хүлээлт үүсгэж байгаа бас хурдан буянгуудынхаа талаар сонирхуулж яриул та. Тийм тэгэлгүй авах уу. Одоо яхахгүй саарл мөрөөс айтайхан хичээж үйж байгаад бас айраг төрүүлгэн гэж бодож байна. Энэ жил бас том наадамд аригдсан 5-6 дуу байгаа. Тэгээ тэр идэвэж гэсэн бас нэг болчих واخ гэсэн бодолтой л одоо бэлдээл явж байгаа.